Айкид өмнө хэсэлчлэн баггүй дагагчтай боломжийн стример. Гэвч сүүлийн үед стрим хийхээ болж Солонгос руу ээж рүүгээ оцсон гэдгийг зарим нэг үзэгчид мэдэж байлаа. Харин яагаад явсан тухай хинж тодорхой мэдээгүй. Гэтэл нэг шөнө түүний YouTube суваг дээр гинэт шууд дамжуулалт эхлүүллээ. Үзэгчид Айкид иргэн ирсэн үү хэмээн гайхан орж ирцгээв. Харин дэлгэцэн дээр зөвхөн түүний хуучин өрөө ширвэл харагдаж байлаа. Гэрэл унтарсан камерын жаахан мөрөө байрлалтай байв. Чатанд хүмүүс энэ тоглоомын стрим биш үү? Яагаад өрөөнд хоосон байна? Айкид Солонгост байгаа гэсэн бидтэй гэж бичиж байлаа. Тэгтэл камерын өнцөг аажмаар хөдөлж хаалга руу чиглэв. Гинэт Айкид камерын хажууд хин нэгэн амьсгалах чимээ сонсогдож чат энэ хин бэ? Гинт хүн байна уу? Гинэт өрөөнд тахилгаан гүйжээд дэлгэцэн дээр хитгэн ормын турш нэгэн цагаан царай бүдгэн харагдав. Хооснууд ангаасан ам. Дараа нь стрим шууд тоцооч суваг хаагдсан байлаа. Маргааш нь зарим үзэгч Айкид руу битсэн боловч ямар ч хариу ирсэнгүй. Харин хэд хоногийн дараа нэгэн үзэгч түүний Discord дээр хачирхахтай зураг сэлгэн авлаа. Зургаас маш бүдгэн харагдаж байсан бөгөөд ганцхан үг байлаа. Би эндээс гарч чадахгүй байна. Тэр үүнээс хойш хизээч стрим хийгээгүй. Айкидийн Discord дээр бэлгээсэн зургасыг хүлээн авсан үзэгч аимшигтай мэдрэмж төрж шууд буцаатайгаа хуваалцав. Хүмүүс түүнийг хакер тулсан эсвэл тоглоом хийж өгнө гэж бодсон ч зарим нь өөр зүйл хамгаалж эхэллээ. Харин маргааш нэгэн хачиргалтай явдал болжээ. Солонгост амьдардаг нэгэн үзэгчнийг Айкидийн нэр дээр илгээсэн багц шудан авсан байна. Гэвч илгээгчийн нэр байхгүй зөвхөн жижигхэн USB төхөөрөмж хайрцагт байлаа. Тэр USB компьютер дээр дарж үзтэл дотор нь ганцхан видео файл байв. Видеог нэхэд камерын бичлэг байсан бөгөөд Айкид өөрөө гарч байлаа. Тэр маш ядарсан царайн цонхиж ямар нэгэн зүйлээс айж байгаа нь илтгэв. Хэрвээ энэ бичлэгийг хэн нэгэн үзэж байвал би тэнд итгэж байна. Гэхдээ та өнийг хараахан хараад харамсахулна. Намайг яагаад Солонгос руу явсныг та нар мэдэхгүй. Гэхдээ би үннийг хэлэх ёстой гэд Айкид гүнзгий амьсгаа аван цонхны цааш харав. Би анх энд нүүж ирэхдээ ганцаараа байсан ч сүүлдээ хэн нэгэн надтай хамт байх болсон. Үзэгчид минь мэдээгүй байх. Гэхдээ стрим нь эхлэх болгондоо би хэн нэгний сүдрийг мэдэрдэг байсан. Айкидийн царай болом цонхижээ. Гэхдээ хамгийн аимшигтай нь би нүгэд явсан тэр намайг дагаад ирсэн. Гинэт камер гацаж дэлгэц харлав. Харин дууралт нь үргэлжиж хэн нэгэн бүдгэн шивнээс сонсогдов. Чи намайг мартаагүй үстэй. Дараа нь видео дуусав. Энэ видео үзэгчдийн дунд хурцтай тархаж хүмүүс Айкидтэй холбогдох гэж оролдсон ч утас нь холбогдохгүй байлаа. Солонгост байгаа ээжтэй холбогдох гэсэн ч ямар ч хариу ирсэнгүй. Хэд хоногийн дараа нэгэн Солонгос сайт дээр жижигхэн мэдээ гарчээ. Залуу ир гэрээс орсууд сургаггүй алга боллоо. Камерын сүүлийн бичлэгт хаалганыхан цаана хар хувцастай ажиглалтай хүн зогсож байсан гэж ажиглагджээ. Харин Айкидийн стрим YouTube суваг дээр дахин нэг онгоож нэгэн шууд дамжуулалт эхэлсэн байлаа. Энэ удаа камерын өмнө хинч байсангүй. Зөвхөн хоосон өрөө компьютерийн ширээ харагдаж байлаа. Гэвч баруунд болонд нэгэн зүйл сүдэрдэж байв. Үзэгчид энийг анзаарч тайлбар дээр ингэж бичжээ. Тэр эргэж ирсэн үү? Эсвэл стримийн хэдхэн секунд үргэлжлээд гинэт татарч суваг бүр мөсөн устгагдсан байлаа. Айкидыг үүнээс цааш хинч хараагүй. Энэ хүү бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад гараарай.